Өвөр Хангай аймгийн хүүхэд гэр бүл хөгжил хамгааллын газрын хүүхдийн ордны дэргэдэх өв арт урлан зураг уран баримтлалын дугуйлан хүүхдийн авьяасыг нийлрүүлэх, урлагийн боловсролоолгох, гооцоо мэдрэмжийг төлөвшүүлэх чиглэлээр тогтмол үйл ажиллагаагаа явуулж байна. Миний гол баримталж ажилладаг юу бол хүүхднийг бүртээ өөртөө тохирсон арга барилаар ажилладаг байгаа. Заавал зураг зурх маань ийм байдаг шүү. Ингэж зурна гэхээс илүүтэй өөрийнх нь сонирхлоор нь өөртөө тохирсон аргаар заадаг байгаа. Тус дугуйлан 2025 оны хичээлийн жилээс эхлэн 7 хоног бүрийн тогтсон хуваарийн дагуу сургалтын зохион байгуулж байгаа бөгөөд сурагчид уран зураг, баримлын шавхаар бүтээлүүдээ туйруулж байна. За сайн байна уу? Намайг Ану гэдэг. Би 4-р сургуулийн 5-ын Б ангид суралцдаг. Дугууланд нэг хэдэн 7 хоногийн өмнөөс л явж ирсэн. Би одоо халуун үеийн тухай зурж байгаа. Би өөрөө баярт дуртай. Манай багш болохоор яг юу зурж байгаа тэрэнд нь тохируулж эдрийг нь зааж өгдөг. Тэгэл янз бүрийн будгаар тэгэл хаяада сараачих гэдэг. Тэгэл багш тэгж бодно, ингэж бодно гээл тэгэхээр би сураад тэгэд гоё зурдаг болсон. Хичээл дээр нөгөө нэг гараараа бичиж ядарчаад дараа нь гарынхаа жилийг гаргав. Сайн байцгаана уу, намайг Ажрал гэдэг. Би 4-р сургуулийн 5-ын Б ангийн сурагч. Би нь бол ирээдүйд зураг зардаг юмтай сайн хүн болно гэж бодож байгаа. Гоё зураг зураад хүмүүсийг гашруулад жаргалтай болгоно гэж бодож байгаа. Би нь бол багасаа зураг зарж өссөн. Өвөө зураг зарж надад зааж өгдөг байсан. Тэгээд багш л нь бол амар сайн сэтгэлтэй. Тэгээд ерөөсөө ааш юм байхгүй. Тэгээд хаяа зураг гэсэн зүйлээ зорж өгдөг. Хаяа алтаатай болжол энийг ингэж заруул гоё гэд бас шин зүйл зааж өгдөг. Найдадаа энд ирж зураг зураараа энд үнэхээр гоё. Одоо энд болохоор манай ингээ 2 хүүхэд ирсэн. Эцээрээ дахиад олон хүүхдүүд ирж гоё зураг зорж гараа хөгжүүлээрээ. Зураг сонирхолтой найзууд маань ирээрээ. Зургийн бүх хэрэгслүүд байдаг. Одоо энд олон янзын зургууд өлгөөстэй байгаа. Гоё зураг зураарай. Зураг зурах хөгжилтэй шүү. Сургалтын явцад хүүхдүүдийн гарын урд хөгжүүлэх, өнгө хэлбэр, зохиомж, мэдрэмж, урлагийн хүмүүжил олох зорилгоор танхимын болон татлаг ажлыг хослуулан хичээллэдэг. Сайн байцгаана уу, намайг Намын Дэлгэр гэдэг. Би одоо 9 настай. Тэмүүлэл эрдэм сургуулийн 4-ын Б ангид сурдаг. Би зурах маш их дуртай. Би ирээдүйд ер нь алдартай зураач болъё гэж боддог. Тэгээд зурах чадвараа хөгжүүлэхийн тулд хүүхдийн ордны зургийн дугууланд явдаг. Санаанд хүнийг дүрс зураад тэрүүгээр амьтан үүсгэж байгаа тийм зураг зорж байгаа. Хичээлээ хурдан дуусгачаад гэрте очиж хурдан хүүхдийн ордон руу зургийн дугууландаа явах юмсаа гэж би боддог. Багшийн зүгээс сурагч бүрийн онцлог, сонирхолд тулгуурлан чиглүүлэх, дээл сэтгэлгээ дэмжих арга зүй хэрэгжүүлж хүүхдүүдийн оролцоог нэмэгдүүлэхэд анхааран ажиллаж байна.